За бүгдээрээ сайн байцгаана уу? Сайн. За бүгдээрээ сайхан амарч байна уу? Тэгээд эзний ард түмний цугларсан газар хамтдаа байх нь юутай сайхан байна. Тэгээд өнөөдөр хамтдаа эзнийг магтаад, эзний өмнө ирээд, эзэнд магтаад, залбирал, гуйлтаа өргөөд, эзнийг бас хүндлээд бас эзэн бидний донд юу хийж байгаа вэ гэдгийг сонсож, мэдэрч амтлнаа гэдэг сайхан байна. Тэгээд бүгдээрээ эзний үгийг сонсохоос өмнө хамтдаа залбирая. Эзэн биднэрт юу айлтгах нь, юу хийх нь бидний амьдралд бас амьд чуулганы яг өнөөдөр биднэрт юу гэж чиглүүлэх нэ гэдгийг цөмөр анхааралтай сонсъё. Тэгээд эзэн бүгдээрээ зүрхсэлээ хандуулан залбирцгаая. Бүгдээрээ хамтдаа залбирая. Эзэн бурхан минь, тань бид нар яг одоо таны өмнө ирээд таны нэгүсэл, таны хайр, өршөөл, таны аврал, таны бас амьд үгийг бид нар асууж байна эзэн минь. Та биднэртэй яриач, та биднийг босгооч, та биднийг өөрчлөөч, та биднийг дагуулж, хөтөлж өгөөч эзэн минь. Та бидний агуу хончин, бид нар таны хонин сүрэг, хончин таныгаа бид нар хүлээж байна, хончин таныхаа заавар чиглүүлгийг бид нар хүсэн хүлээж байна эзэн минь. Та биднэртэй ярьж өгөөрэй, бидэнд үгээ хайрлаач, биднийг бас тэр үгийг тань биелүүлэх хүчтийнхээ зориулалт шийдвэрийг бидэнд харангуйгээр хайрлаач гэж Есүс таны эрх мэдэлтэй нэрээр залбирanгуйж байна. Амен. За бид нар Маркийн бичсэн сайн мэдээнээс цуврал номдод явж байгаа. Тэгээ бүгдээрээ өнөөдөр Маркийн бичсэн сайн мэдээний 6 дугаар бүлгийн 14-өөс 44-ийг дуустал уншихаар байна. Шинэ гэрээний 1132 дугаар хуудас. 1132. За яг энэ үйл явдлын өмнөхөн болохоор Есүс маань 12 дагалдагчийг 2-2-оор нь илгээсэн. Тэд нар маань Бурхны хаанчлал ирж байна гэж тунхагласан, өвчтөө хүмүүсийг илгээсэн, хүмүүсээс чөтгөрийг нь зайлуулсан. Тэгээд эргэж ирээд Есүст юу болсноо хэлсэн баг. За тэгээ энэ завсар нэг жижигхэн түүх орж иж байгаа. За тэр юу вэ гэдгийг цөмөр уншъя. Херод хаан үүнийг дуулсан байваа. Учир нь Есүсийн нэр дуурсаж байлаа. Хүмүүс Баптист Иохан үхлээс амилжээ. Тиймээс түүний дотор ийм гайхамшигт хүчнүүд үйлчилж байна гэвэ. Харин зарим нь тэр бол Илия, зарим нь тэр бол иш үзүүлэгчдийн нэгэн адил иш үзүүлэгч байлаа гэж байлаа. Харин Херод үүнийг дуулаад миний өнөөх толгоог нь авсан Иохан амилжээ гэвэ. Херод өөрийн дүү Филиппийн эхнэр Херодиатай гэрэлсэн тул үнээс болж хүн илгээн Иоханыг бариулан шоронд хориулжээ. Учир нь Иохан Херодод та дүүгийнхээ эхнэрийг авах нь хууль бус гэж хэлсэн ажээ. Херодиа түүнд хорсож түүнийг алахыг санаарсан авч чадсангүй. Учир нь Херод Иоханоос айдаг байсан бөгөөд түүнийг зөвхт ариун хүн гэдгийг мэдэж Иоханыг хамгаалдаг байв. Херод Иоханыг сонсохдоо их тэрдэлэгч дуртаяа сонсдог байлаа. Тохиромжтой өдөр ирж Херод төрсөн өдрөө тохиолдуулан Эхэс дээдэс мянгатын дарга нар бас Галилийн тэргүүнаар зориулсан зоог барьжээ. Херодиагийн охин ирж бүжиглэв. Херод болон тэнд байгчдад тэр ихэд таашаагджээ. Хаан охинд чи юу хүснээ надаас гуй, би чамд түүнийг чинь өгье гэв. Тэрээр охинд ам гарч чи надаас юу хүснэ, би түүнийг чинь хаанчлалынхаа хагасыг ч чамд өгнө гэв. Охин гарч ихээсээ би юу гуйхай гэж асуухад ихэн Баптист Иоханы толгойг гэжээ. Охин тэр даруй хааны өмнө яаран очиж яг одоо Баптист Иоханы толгойг царан дээр тавиад надад өгөхийг би танаас хүсэж байна гэж хэлвэ. Хаан ихэд харуулсан боловч өгсөн андгаа ба зочдоосоо болоод охинд татгалцахыг хүссэнгүй. Хаан даруй цаазчин явуулж түүний толгойг авчрахыг тушаалаа. Тэр нь очиод шоронд Иоханы толгойг авчээ. Тэгээд толгойг нь царан дээр авчирч охинд өгөхөд охин ихтэй өгвөө. Иоханы шавнар үүнийг дуулаад ирж цогцсыг нь авч хадан бошинд тавьжээ. Илч нар Есүс рүү цуглан ирэв. Тэд хийсэн заасан бүхний түүнд айлтглаа. Тэр тэдэнд та нар зилүүл газарт очиж жаахан амар гэжээ. Учир нь тэнд олон хүн ирж очиод тэдэнд юм идэгч зав байсангүй. Тэд тусдаа байхаар зилүүл газар руу заваар явв. Хүмүүс тэдний хөдөлгөөнийг хараад олонхон таньжээ. Тэд хот бүрээс тийш явган хүүсээр тэднээс уртж ирэв. Ирэг дээр очиод Есүс үе олон хүн байхыг харж тэднийг
өрөвдөв. Учир нь тэд хончингүй хонь мэт байлаа. Тэр тэдэнд олон зүйлийг зааж эхлэв. Цаг хэдийнэ орой болоход шавнар нь түүн дээр ирж энэ зилүүд газар мөн цаг аль хэдийнэ оройтжээ. Хүмүүсийг тараа явуулаач. Тэд ойр орчмын тосон суурьнд очиж өөрсөддөө идэх юм худалдаж ав гэжээ. Гэтэл Есүс хариуд нь та нар тэдэнд идэх юм өг гэвэ. Шавнар нь түнд бид явж 200 динараар талах худалдан авч тэдэнд идэх юм өгөх үү гэхэд Есүс тэдэнд та нарт хэдэн талах байна? Яв үз гэжээ. Тэд олж мэдээд 5 бас 2 загас байна гэвэ. Тэдэнд бүх хүнийг хэсэг болгон нөгөө ногоон зүлгэн дээр суулгахыг тэр тушааваа. Тэд 100-аараа 50-аараа хэсэг болгон суулаа. Есүс 5 талах 2 загсыг авч тэнгэр өд ширтэн өрөөгөөд талхыг хувааж хүмүүст өгүүлэхээр шавнартаа өгөө. 2 загсыг ч бүгдд нь хуваан хүртээ. Тэд бүгд идэж цадсан байлаа. Тэгэд тэд үлдсэн зүрглүүдийг цуглуулахад 12 сагс дүүрвэ. Тэнд талх идсэн ирчүүд 5,000 байсан юм аа. За. Өнөөдрийн бидний эзний үгээс харах хэсэг маань энэ хоёр гол үйл явдал байгаа. Эхнийх нь болохоор баптист Иохны үхлийн тухай, хоёр дахь хэсэг нь болохоор Есүс 5,000 эр болон дээрээс нь бас эмэгтэйчүүд хүүхдүүдийг хэрхэн маш бага зүйлээр гайхамшигтайгаар хоолуулсан тухай байна. За тэгвэл эхний хэсгийг цөмөөр харъя. Эхний хэсэг нь болохоор Иохан Баптистчийн тухай. Баптист Иохны тухай. За энэ Баптист Иохан дээр гарч байгаа үйл явдлыг бид нэр эргээд санах юм бол энэ Иохан гэдэг хүн маань Есүсийг ирэхийн өмнө эзний агуу нэгэн ирж байгааг Есүсээс өмнө ирээд тунхагласан бас замыг нь бэлтгэх гэж Бурхны хаанчлалд ирж байна гэж тунхагласан иш үзүүлэгч байна Иохан. За тэгээд энэ хүн болохоор Баптист гэдэг нэрийг яагаад авсан бэ гэхээр хүмүүс та нар гим нүглээсээ гимш тэгээд гимсэн гэдгийг илэрхийлээд усанд та нар баптизм хийлэг гэдэг тунхагийг хэлж ирсэн. Тийм учраас яг энэ Иохныг бусдаас ялгахын тулд олон нэртэй өөр Иохнуудаас ялгахын тулд Баптист Иохан гэж нэрлэж байгаа. Тэгэхээр хүмүүс баптизм хүртээдэг байсан учраас Баптист Иохан. За тэгвэл энэ Баптист Иохан маань өөрөө яг энэ тухайн үед Херод хааны нэг дуруу одоо өөрийг нь дургуул зүйлийг нь хэлсэн. Яагаад гэвэл энд гарч байгаа Херод маань өөрөө нэгэн хууль бус зүйлийг хийсэн. Тэр юу байсан бэ гэхээр өөрийнхөө дүүгийн эхнэрийг аваад суудсан байна. За тэгэхээр энэ дээр нэг жоохон түүхий хичээл орно заяа. Та бүхэн жоохон нааш анхаарай. За энд гарч байгаа Херод маань болохоор Херод Антип гэдэг нэртэй. Энэ Херод Антип нь болохоор өөрийнх нь эцэг Херод гэдэг хааны хүүхэд байна. Гэхдээ энэ хаан маань өөрөө олон их нэртэй байсан. 10 их нэртэй. Тэгээд тэр эхнэрүүд дотроос Малтас гэдэг нэртэй эхнэр тэгээд энэ Херод, агуу Херод гэдэг хоёр хааны дундаас гарсан хүүхдийг энэ Херод Антип гэдэг. Херод Антип маань болохоор манай эртний өмнөх 20 он төрсөн. Тэгээд эцэг нь манай эртний өмнөх 4 онд өнгөрөхөд Херод Антип маань аавынхаа захирч исэн нийт газар нутгийн 4/1-ийг нь захирах болсон. Тийм учраас одоо 4-ийн захирагч гэж нэрлэж байгаа. Тэгээд 4 хэсэг хуваагаад тэгээд нэгийг нь захирсан. Тэр өөрт нь оногдсон хэсэг нь болохоор Галил нуурын эрэг Йордан голын зүүн талын хэсэг байна. Тэгэхээр тэр хэсгийг захирч исэн энэ хааныг бол Херод Антип гэж байгаа. Яг энэ бол гэхдээ энэ мэдээж энэ бүс нутаг маань тэр чигтээ Ромын харьяан дор эзэмшил дор байсан. Гэхдээ Ромоос хизээч яг энэ Херод Антипэд хаан гэдэг бол цол өгөөгүй, харин зүгээр захирагч гэдэг нэрээр явдаг байсан. За тэгээд энэ Херод Антип маань болохоор сүүлдээ Есүсийг цовдлохын өмнөхөн бас оролцдог. Пилат энэ та нарыг цовдлуулах гэдэг байгаа энэ Есүсээс чинь би буруу юм олсонгүй гэж хэлдэг. Херод маань энэ Херод Антип ба. За Есүс 12 дагалдагчтай явуулсан. Тэгээд тэд нар маань энэ тэндгүү очоод хүмүүсийг эдгээгээд Бурхны хаанчлалыг тунхаглаад тэгээд яг үүгээр дамжуулаад Есүсийн нэр улам илүүх төгсөн ба. Есүсийн нэр маань хаасаагүй сонсогдох болсон. Тэгээд яг энэ Есүсийн нэр улам илүүх
сонсогдож улам илүүх тархаж байгаа гэдгийг энэ Херод Антип хаан маань Херод Антип захирагч маань сонссон байна. Тэгэд энэ 14-р эшлэлдэр хэлж байгаа маань Херод хаан үүнийг дуулсан байвэ гэдэг нь үүнийг гэдэг нь юу гэж яана гэхээр Есүсийн нэр хаасаагүй түгж байгааг Есүсийн нэр тархаж байгааг сонссон гэж байна. Дараагийн өгүүлбэр нэг хэлж байгаа. Учир нь Есүсийн нэр дуурсаж байлаа. За тэгвэл яг энэ үед Херод Антип маань энэ их одоо олонний дунд тархаад байгаа энэ Есүс гэдэг нөхөр чинь хэн бэ гэж гайхаж ирсэн. Яагаад гэвэл өөрөө Баптист Иохныг алсан байсан. Алаад удаагүй байсан. Яаж алсан бэ гэдэг үйл явдал маань яг энэ дараагийн нэлээд ишлэлээр бидэнд нэлээд тодорхой өгөгдөж байгаа. Тэр үйл явдал яаж өрнөсөн бэ гэхээр өөрөө эхнэрээсээ салаад тэгээд дүүгийнхаа Филипп гэдэг дүүгийнхаа эхнэр нь байсан Херод яг нөхрөөс нь салгаад тэгээд аваад суудсан. Тэгээд энэ зүйл бас явдлыг энэ завхаарлыг нь Баптист Иохан маань буруу шаасан байна. Та ийм завхаа хууль бус ийм зүйлийг хийж болохгүй гэж. Тэрэнд нь Херод яж атаархаж хорсдог байсан, өөрийг нь буруутгаж байсан. Харин Херод Антип болохоор нөгөө нэг талдаа энэ чинь ариун хүн, зөвхт хүн учраас гар хүрж болохгүй. Тэгвэл нөгөө талдаа бас жоохон илдүүцдэг. Одоо яаж чаддаггүй. Нэг талдаа энэ чинь хүн болон хүндэлж байгаа, би ч өөрөө хүндэлж байгаа. Нөгөө талдаа болохоор нэг юм хийчмээр байдаг. Тэгвэл юу ч хийж чадахгүй байдаг гэсэн. Тэгээд энэ Херодын гэр бүл маань түрүүний хэлснээр яг хин нь хичнээн хүүхдээ хаана яадаг хүнэртэй хүүхдүүд байсан бэ гэдгийг учрыг олоход их төвөгтэй. Яагаад гэвэл Херод хаан маань өөрөө 10 их нэртэй байсан. Тэгээд тэр 10 их нэрийнх нь ядаж 2 нь адилхан нэртэй. Тэгээд тэр хоёрыг нь нэгдүгээр за нэрийг би харъя. Тэгээд нэгдүгээр 10 их нэртэй, тэрний 2 нь Мариамне гэдэг нэртэй. Тэгээ Мариамне 1, Мариамне 2 гэж явдаг, ялгардаг. Тэгээ маш олон хүүхэдтэй. Тэгээ тэр олон хүүхдүүд нь бас хоорондоо ингэ суудсан. Тэгээд одоо ах トゥ ус хоорондоо ингэ суугаад гэсэн. Тэгээ айгүй замбраагүй. Тэгээд тэд нар тэр олон хүүхдүүдийн дотор айгүй олон Херод нэртэй. Тийм учраас Херод Антип, Херод гэдэг ингээд Херод Филипп гэдэг. Тийм учраас ерөөсөө яг үнэхээр энэ хинийх нь хүүхдээ гэж харах нэг талаасаа болохоор ээж аавынхаа талыг жишээлбэл хөөх юм бол хамаатан болно. Нөгөө талаа хөөх юм бол дахиад хамаатан болно. Одоо жишээлбэл энэ үйл явдлаар гарч байгаа Херодиагийн охин бол одоо энэ Херод Антипийн хувьд бол дүүгийнх нь хүүхэд нь аавынхаа талыг хөөх юм бол харин ээжийнхаа талыг хөөх юм бол дүүгийнх нь хүүхдийн хүүхэд нь очиж байгаа. Тэгээ нэг юм хачиг гурван дөрвөлж ингээд айгүй 10 их нэрээс харсан хүүхдүүд тэд нар хоорондоо ингээд суугаад ингэсэн учраас жоохон хэцүү. Гэхдээ ямар ч байсан энд бол яг тэр үеийн ёсортхон бас амьдрал тэ ямар замбраагүй бас ямар эвгүй гэр бүлийн хоорондын харилцаанууд байсан бэ гэдгийг эндээс харж байгаа. Энэ бол гэхдээ ерөөсөө бүгдээрээ түүхэн байсан үйл явдал. Энэ бол зүгээр зохиомжтой түүх бол биш. Энэ харин Херод гэдэг бол үнэхээр түүхэн байсан хүн, түүхэн байсан хаан баг. За тэгээд энэ Херод Антип маань эхнэрээсээ салаад дүүгийнхаа эхнэрийг булааж аваад тэгээд суучихсан байж байгаа. Тэгээ харин нэгэн өдөр өөрийнхөө төрсөн өдрийг тэмдэглэх үйл тэр найран дээрээ одоо шинээр авсан тэр эхнэрийнх нь охин нь бүжиглж байгаа. Тэгээ бүжгэлсэн тэр бүжиг нь тэнд байсан хүмүүст өөрт нь маш их таалагдаад таашаагдаад тэгээд тэр сэтгэл нь хөдлөөд чиста ийм гой бүжиглээ чи надаас юу хүснэ асуу би чиний хүснээ чи бүгдийг биелүүлж өгье. Бүр хаанчлахаа талыг нь ч гэсэн хамаагүй шамд өгөх бэлэн байна гэсэн. Тэгтэн тэр охин яг тэр боломжн дээр энэ охиныг одоо хэдтэй байсан бэ гэдэг асуулт байгаа. Ерөнхийдөө олон янзын одоо боломжууд таавар байгаа. Тэгвэл ерөнхийдөө нэг ойролцоогоор 12 насны охин байсан гэж болохоор. Тэгээд энэ охин маань ээж дээр очиод ээжээ би юу хүсэх үү? Та надад хийж өгөөч гэсэн. Тэгэхэд Херодиа за энэ бол ястай яг нөгөө би өшөөгөө авах ганц боломжийг өстой маш хурдан ашиглах ёстой гэд за чи энэ Херодос Баптист Иохны толгойг царан дээр тариад авчир гэсэн хүсэлтийг өгөө гэсэн. Тэгээд та боддоо 12 настай охин ийм хүслийг ээжээс аваад дамжуулж байгаа. Тэгээд Херод яг энэ үед маш хүнд байдалд орж байгаа.
Нэг талдаа өөрөө Иоханаас айдаг, имээдэг, Бурхны ариун хүн, Бурхны зөвхт хүн гэж имээдэг. Нөгөө талдаа болохоор ам өвчгсөн, тангар өвчсөн, тэр олон зочдын өмнө, тэр олон ихэс дээдсийн өмнө чи юу хүснээ гоо би тэр чинь биелүүлж өгье гэд ам тангараа өвчгсөн. Тэг хэрвээ үгүй гэх юм бол ам тангараасаа буцхолчдаг, өөрийнхөө нэр хүндийг алдах болждаг. Тэгэд Херод Антип маань яхааргүй тэр хүслийг биелүүлсэн. Тэгээ хүн явуулаад Иохан яг үнээсээ өмнө нөгөө өөрийг нь ингээд дандаа яллаад байсан, буруутгаад байсан учраас Иоханыг аль хэдийн шоронд хорчихсон байсан. Шоронд хорчихсон байсан учраас шорондоо хүн явуулаад тэгээд Иоханы толгойг нь ахуулаад толгойг нь таснаад аимшигтай муугаалдаа царан дээр авчираа тэгээд авчиад өгч байгаа. Тэгээд Херодия маань яг энэ шинэ ихнэр нь одоо өөрийг нь буруутгаж ирсэн, нөхрийг нь буруутгаж ирсэн тэр хүнээс одоо ингээд өшөөг авч байгаа. Энэ үйл явдлаас бид нар юу харж болох вэ? За, ах дүүгийнхаа ихнэртэй суухад ерөөсөө хуулиар бол хориотой зүйл байсан. Ялангуяа юудэчүүдийн хувьд, еврей хүмүүсийн хувьд энэ бол бузар зүйл байсан. Ганцхан тохиолдолд дүүгийнхаа муу ахынхаа ихнэрийг авч болох байсан. Тэрний үе гэвэл хэрвээ ах нэмүүд дүү нь амьд байхдаа үр хүүгэд үлдээж чадалгүйгээр өнгөрчихсөн, тэгээд ихнэр нь бэлэвсэн үлдсэн байсан тохиолдолд ах дүү нь ахынхаа эмөөсөө дүүгийнхаа нэрийг нь үр өдөнд нь үлдээхийн тулд ихнэрийг аваад үр хүүгэд залгуулж өгөөд тэгээд тэр нь тэр нөгөө өнгөрсөн ахыгчийн эмөөсөө дүүгийнхаа нэрээр үр өдөнд цаашаа явдаг тийм боломж одоо тийм бол зөвшөөрөл байсан. Тэрнээс бусад тохиолдолд ах дүүсийнхаа ихнэрийг авч сунаа гэдэг бол ерөөсөө бузар зүйл байсан. Тийм учраас яг энэ үндэслэлээр Иохан маань Херодийг буруутгасан байсан. Тэгээд энэ Херод Антип нь өөрөө ихнэрээсээ салахдаа тэр ихнэр нь бас ямар хүн байсан бэ гэхээр Набатын хаан 4-р Ариэтийн охин байсан ба. Тэгээд тэр охиныг буцаагаад гэрлүүн явуулсан ба. Ихнэрээ одоо энэ Херодтэй суухын тулд тэгээд авцсан ихнэрийгээ буцаагаад тэр улс орн руу явуулсан чинь эцэг нь миний охиныг буцаалаа гэж уурлаад Херодтэй дайн хийгээд тэднийг ялсан түүхтэй байт юм байна. Тэгэхээр нэг ийм нэлээд улс төр гэр бүл завхаарал одоо маш их олон юм холилдсон хутгалсан ийм үйл явдал болж байгаа. Тэгээд 26 дугаар эшлэл дээр харах юм бол хаан ихэд харуулсан боловч өгсөн андраагаар зочдоосоо болоод охинд татгалцахыг хүссэнгүй гэж. Тэгэхээр энэс бид энэ Херод маань өөрийнхөө түргэн амнаасаа болоод ямар хүнд байдал гарсныг харж байгаа. Хэрвээ магадгүй өөрөө энэ түргэн ам гаргаагүй байсан бол ийм хийхгүй өөрөө аврагдах боломжтой байсан гэж магадгүй. Гэхдээ өөрөө сэтгэл нь үлдсэндээ түргэн ам ангараг өгөөд тэгээд өөрөө яахааргүй хүнд байдалд орж тэгээд Иохны аминд хүрч байгаа. За энэ Иохны үйл явдал Иохны амьдралын төгсгөл маань бас нэгэн хүний амьдралын төгсгөл юу болох вэ гэдгийг бидэрт сүүдэр байдлаар нэгсэндээ өөрчилсөн байдлаар бидэрт хэлж өгч байгаа. Тэр хэн бэ гэвэл Есүс. Иохны энэ дэлхий дээр илгээсэн бурхан төрүүлсэн зориулсан амьдрал нь юу байсан бэ гэвэл бурханы хаанчлыг томлох байсан. Тэгээ Есүсийн өмнө ирээд бурханы хаанчлал ирж байна гэдгийг томуулсан ард түмэн та нар гимшигтэн та нар усан баптизм хийлэг гэж томхолж байсан. Түүний дараа Есүс ирсэн. Тэгээд Есүс мөн адилхан бурханы хаанчлал ирж байна гэж томхоолсон. Тэгээд Есүсийн амьдралын төгсгөл маань Иохны амьдралын төгсгөлтэй нэлээд төстэй. Иохан Есүс хоёр маань хоёулаа буруугүй байжгаад улс төр шашны хүмүүсийн нөлөөгөөр буруугүй зүйлийнхаа төлөө амиалтж байгаа. Иохан маань болохоор буруу үйлдэлийг нь хийснийхаа төлөө өөрөө шоронд ороод тэгээд энэ Херодиагийн өшөө хорслоос болж амиалтж байгаа. Есүс маань бас яг адилхан өөрөө буруугүй Херод ч энэ хүнээс би буруу олсонгүй гэж хэлдэг, Пилат ч хэлдэг те. Ерөөсөө Есүсийг та нар алаа гэдэг байгаа тэр алах ял оноох гим нүгэл би олсонгүй гэж хэлдэг. Харин улс төр шашныхны шахалт нөлөөндөө Есүсийг алсан, цовдлсон.
Тэгээд улс төрийн энэ хоёр удирдагч нь хоёулаа яг хүмүүсийн шахалтанд ор тэр хүсэлтийг биелүүлж гисэн. Херод маань өөрийнхөө нэр сүрийг алдахгүй тул яхаа бууж өгөөд энэ хүсэлтэнд биелүүлээд зай тавьж өгөө. Тэгээд Иохныг алсан. Харин тэгвэл Есүсийг бас яг адилхан. Тэр ард түмэн цодол гэж хашгирж исэн хүмүүсийн шахалтанд ор Есүсийг цодолсон. Хоёулаа гэхдээ тунхаглаж исэн үг зам үнэн зарчмаасаа гажаагүй, буцаагүй, ухраагүй. Иохан маань амь хэлтэрхийн тулд та буруугүй зүгээр би амаа хавчихъя гэж хэлээгүй. Харин шудраг үнийг хэлсээр байгаад түүний хадлаа амаа өгсөн. Есүс яг адилхан. Бурхны хаанчлалыг тунхагласаар өөрийнхөө гин зэмгүй гэдгийг хэлсээр нөгөө талдаа бас Бурхны нэгүсэл хаанчлалыг тунхагласаар байгаад амиа өгсөн. Тэгээ хоёулынгийн бас өгснийхэн дараагаар дагалдагч нар нь ирээд яг цогцыг нь авдаг. Иохан Баптистн дээр бол дагалдагч нар нь ирээд хөөрхий толгойгүй болчихсон цогцыг аваад тэгээд оршуулж байгаа. Есүс дээр ч гэсэн адилхан. Есүсийг өгсний дараа зарманаас Есүсийн шалыг буулгаад хадан булшинд тавьж тавьдаг. Түүнээс энэ түүхэн үйл явдал маань бидэрт түүхийн тэр ээдрийг бидэд харуулж байгаа. Нөгөө талдаа бас түргэн ам дуурахын бас нэг аюулыг бидэд нэлээд хэлж байгаа болов уу гэж би бодож байна. Тэгээд гэхдээ ямар ч байсан Иохны амьдралын төгсгөл маань Есүсийн амьдралын төгсгөл ямар байх вэ гэдгийг эндээс бид нарт өөрчилж хийж байгааг бид нар ойлгох хэрэгтэй. За цааш нь явъя. Тэгээд сонирхолтой бас энд Иохны шавнар маань түүхэндээ манай евний 3 дугаар 100 хүртэл яг Иохан Баптист Иохны шавнар гэсэн тийм бүлэглэл бас байсан юм байна түүхэндээ. Яг ямар ч гэсэн 3 дугаар 100-ыг хүртэл. За бид нэр цааш нь уншъя. Одоо Есүсийн нэгэн сонирхолтой үйл явдал руу бид нэр ирж байгаа. Энэ юу гэхээр Есүс хэдэн мянган хүнийг маш жоохон хоолоор цатгаж бүр хоолсон байна. За энэ дээр 30 дугаар ишлэлээс бид харж байна. Хоёроо илгээгдсэн Есүсийн дагалдагч нар маань Есүс дээр эргэж ирээд түмэнд юу хийсэн, юу айлсан, юу зааж сурсныг хүмүүст хэлж байгаа. За тэгээд энд Есүсийн Есүс маань өөрөө маш завгүй хүмүүс шавж исэн. Одоо бүр Есүсийн дагалдагч нар нь яваад сайн мэдээг тунхаглаад хүмүүсийг илгээгээд чөтгөрүүдийг зайлуулад тэднэр лөө бас хүмүүс шавдаг болсон байна. Есүсийн дагалдагч нар. Тэгээд тэд нар бүр юу гэж байна? Хоол идэгч, юм идэгч зав байхгүй болсон байна. Тэрсээ хаасаагүй тэднийг хүмүүс шавдаг болсон, хаасаагүй хүмүүс дагдаг болсон. Тийм учраас хүмүүс Есүсийн шагныг олж танингуудаа эдгээр нуурыг гатлаад нөгөө талд очиж байна гэдгийг мэдсэн байна. Тэгэхээр энэ нуур маань ямар нуур вэ? Галил нуур. Галил нуур болохоор Израилийн хойд хэсэгт байдаг нэгэн дуун зэргийн нуур байна. Тэгэхээр энэ үйл явдлууд маань яг тэр Галил нуурын иргэн тойрон болж байгаа. За тэгээд Есүс шавнартаа за та нар тэнд очиод нэг арай жоохон нэг амс хийгээд гэсэн чинь харин хүмүүс маань тэднийг заримдаа очиод нуурын нөгөө ирэг дээр очихоос өмнө төрүүлээд нуурын ирэг дээр нь яваад очсон хүлээжсэн. Тэгээд Есүс хүмүүс тэдний хөдөлгөөийг хараад олонх нь таньжээ. Тэд хот хүрээс тийш явгангүйсээр тэднээс уртж ив. Ирэг дээр очиод Есүс үе олон хүн байхыг харж тэднийг өрөвдөгөө гэж. Учир нь тэд хончингүй хонь мэд байваа. За энэ их чухал үйл явдал. Есүс тэр нуурын ирэг дээр байгаа хүмүүсийг харахад хүмүүс ямар харагдсан бэ гэдэг чухал. Тэд нар маань хончингүй хонь сүрэг шиг байлаа гэж. Хончингүй хонь сүрэг. Хончингүй хонь сүрэг гэдэг хэллэгийг энэ зураглалыг бас бид нар ойлгохын тулд Израилийн өмнөх түүхийг бид нар бодох хэрэгтэй. Яг л Бурхан өөрийнхөө ард түмнийг хонь сүрэгтэй зүйлсэн байдаг. Тэр ард түмнийг удирдах хүнийгээ хончинтой зүйлсэн байдаг. Тэгээд Бурхан би ард түмнийг маань удирдах хүнийг өгнө гэж хэлэхдээ би хончин өгнө гэж амласан байдаг. Бас тэр хүмүүс нь хэцүүдээд хүн байдалд ороод ерөөсө тарж бутарсан байгааг дүрслэхдээ
хончингүй хонин сүр гэж бүрсэлсэн байдаг. Тийм учраас бүгдээ хуучин гэрээнээс нэг хоёр чухал ишлэлийг хараад байна. Тооллого номын 27 дугаар бүлэг. Хуучин гэрээний Тооллого номын 27. За Библийг үлээ. Тооллого 27. 27-гийн 15-аас 17. За энэ Израильчүүдийг удирдахжсэн Моше маань Бурханаас нэгэн зүйлийг гуйж байгаа. Залбирч асууж байгаа. Тэрний юус нэг зүйл уншия. Эзэнтэй Моше ярин бүх махбодын сүнснүүдийг Бурхан эзэн хотод түмний дээр нэгэн хүнийг томилох болтугай. Эзний хотод түмэн хончингүй хонь мэд болохгүй тулд тэр хүн тэдний өмнө гарч явна. Тэдний өмнө орж ирэх бөгөөд тэднийг удирдан гаргаж мөн удирдан оруулах билээ. Эзэн Мошед нууны хүү Йошуаг аваад түүний дотор сүнсгүй түүний дээр гараа тавигдсан. За энэ Моше маань Бурханаас сууж байгаа. Бурхан минь ээ, намайг явсны дараа тэгээ надаас хойш таны ард түмэн чинь удирдахчгүйгээр тэднийг дагуулад хөдлөөд гаргаад буцаагаад авчрах удирдахчгүй болчихгүй. Тийм учраас та сайн удирдахчийг өгөөч. Сайн хончныг өгөөч гэж байна. Тэгээд тэр энэ зураглал дээр эзэн таны ард түмэн хончингүй хонь мэд болохгүй тулд тэр хүн тэдний өмнө гарч явна, тэдний өмнө гарч удирдах явах хүнийг өгөөч гэж. За тэгэхээр энэ дээр хончингүй хонин сүрэг болно гэх юм бол тарж бутарсан, хаашаа явахаа мэдхээ болсон, төөрсөн, бас бухимдсан, бас янз бүрийн аюул дүртэх боломжтой тийм хонин сүргийг хэлж байгаа гэсэн. Удирдах хүн байхгүй, заах хүн байхгүй, чиглүүлэх хүн байхгүй, хаашаа явахаа мэдхгүй, төөрөлдсөн, бодилсан, ерөөсөө тэгэл мөхөл рүүгээ явж байгаа ард түмнийг хончингүй хонин сүрэг гэж төрсөж байгаа. Дахиад нэг зөмөрөө нэг чухал ишлэлийг харъя. Энэ болохоор Изекиэл номын 34. Изекиэл 34 дугаар бүлэг. Изекиэлийн 34-ийн 5 6. Изекиэл 34-ийн 5 6. Хончин дутагдсан тул тэд бутарч тал хээрийн араатан бүрийн идэж болж тарцгаава. Хонин сүрэг минь бүх уулаар өндөр толгод бүрээр төөрөлдөв. Хонин сүрэг минь газрын бүх гадаргуугаар тараагдав. Тэднийг хайх бидрэх хүн ганцж алга байваа. Тиймээс хончид та нар эзний үгийг сонс. Би амьд гэж эзэн бурхан тунхаглаж. Үнэхээр хонин сүрэг минь олж болж, хончин дутагдсан тул хонин сүрэг минь хээрийн бүх араатны идэж болоход миний хончид хонин сүргийг минь бидрээгүй. Харин ч хончид өөрсдийгөө тижээж хонин сүргийг минь эс тижээсэн гэвэ. За энэ болохоор Израилийн түүхэнд Израилийн удирдагчид нь үүргээ гүйцэтгэхээ болсон. Нэг ёсондоо хонио хариулахаа болоод өөрөө өөрсдийгөө амиа боддог болчихсон байсан тийм үеийг Израиль бурхан буруу шалж байгаа. Хончид та нар хонио асрах ёстой байтал, хоньныхоо төлөө санаа тавих ёстой байтал харин өөрөө өөрсдийгөө л амиа бодож байна. Тийм учраас тэр хончдыг буруу шаасан. Хончид буюу удирдагчдыг буруу шааж хэлж байгаа. Тэгээд тэгж хэлэхдээ тэр хончингүй болсон хонин сүрэг яадаг вэ гэдгийг тав дээр хэлж байгаа. Хончин дутагдсан тул нэгсэндээ хончин байхгүй болсон бол тэд нар бутраад тал хээрийн араатан бүрийн идэж болж тарцгаадаг. Хонин сүрэг нь бүх уулаар өндөр толгодоор төөрөлдсөн баг. Тийм учраас энэ тэмдгүүд тарж алга болчихсон байна. Тэднийг хайх, тэр төөрцсөн, бодилдсан, хизүүдсэн тэр хонин сүргийн араас нь яваад авчраад суглуулах хүн байхгүй болцсон байна гэж хэлж байна. За тэгвэл Есүс зөмөрөө буцаад Маркийн үйл явдал руу очив. Есүсийн тэр нуурын ирэг дээр байгаа хүмүүсийг хараад хончингүй хонин сүрэг болсон байна гэж хэлж байгаа маань яг энэ хуучин гэрээн дээр болж байгаа үйл явдлыг хэлээд байгаа гэсэн. Тэр үйл явдлыг энэ сонсож байгаа израильчууд санах ёстой гэсэн. Яг гэвэл
хонин сүрэг, хончингүй хонин сүрэг гэдэг зүйл, энэ хиллэг, энэ ойлголт маань Израильчуудын хувьд бол танил зүйл гэсэн. Дуулал 23 дээр эзнийг хэн гэсэн байдаг вүлээ? Хончин. Эзэн бол миний хончин гэдэг. Тэгэхээр хончин гэдэг зураглал бол маш Израильчуудын хувьд маш их ойлгомжтой, ойрхон зураглал. За монголчуудын хувьд ч гэсэн ялангуяа манай аж ахуй эрхэлдэг монголчуудын хувьд хончинтой байх, бид нар өөрсдийгөө хонь гэж бодоод, эсвэл мал сүрэг гэж бодоод биднийг хариулдаг, биднийг тижээдэг, асардаг, анхаардаг хончинтой, малчинтой байна гэдэг ойлголт бол бидэрт их ойрхон. Яг тэрнтэй адилхан Израильчуудын хувьд тэгвэл хончинтой байх гэдэг бол маш чухал гэсэн. Хончин байхгүй бол тэр хонь маань төөрч бодлно гэсэн, аюул дүртнө гэсэн. Тэгээд араатны идэж болно гэсэн. Тийм учраас Есүс энэ хүмүүсийг хараад нуурын ирэг дээр байгаа тэр хүмүүс маань хончингүй хонин сүрэг мэт байгааг хараад Есүс өрөвдсөн гэдэг үг байна. Өрөвдсөн байна. Есүс өрөвдөв гэдэг үг энэ тэндгүү нэлээд байж байгаа. Тэрний нэг нь энэ явж байна. Есүс тэр дуурын ирэг дээр байгаа хүмүүс хончингүй хонин сүрэг шиг байгааг хараад өрөвдөв гэж. Тэр үнэхээр Есүсийн зүрх сэтгэл нь энэ хүмүүс ямар өрөвдөлтэй, өвчтэй, зовлонтой, муу сүнсэнд баригдчихсан, тэднийг арчилж хамгаалахгүйгээр, тэднийг аюулаас аврах нэгэн байхгүй болчихсон байгааг харж байгааг хэлж байгаа. За тэгээд түрүүний унсан Изекиэлийн 34-р бүлгийн 23 дээр Бурхан нэгэн амлалтыг өгсөн байсан. Би тэдний дээр миний зарц Давид буюу нэг хончныг тавьж, тэр хончин тэднийг хооллож, тэдний хончин нь байх болно гэсэн амлалтыг өгчихсөн байсан. Нэгэсэндээ нэгэн агуу хончин ирнэ гэдэг амлалтыг Бурхан өгсөн байсан. Энэ маань нөгөө Есүсийг үндсэндээ хэлж байгаа гэсэн. Тэгэхээр Есүс энэ хончингүй болчихсон хонин сүрэг байна гэж харж байгаа. Тэгээд тэр хончны үүргийг гүйцэтгэснээр юу хэлж байна? Би Бурханы тэр амлсан хончин чинь би юм байгаа юм шүү гэж хэлж байгаа гэсэн. Олон жилийн өмнө Бурханы амлсан байсан хончингүй хонин сүргийг хариулах, тэр хоньнуудыг чинь аюулаас аврах, ашлах, тижээх, анхаарах хончин чинь би байгаамаа гэж хэлж байгаа. За тэгээд хончин хүний хамгийн хийдэг гол зүйл юу вэ? Хоньны хоолд. Тижээн, мал тижээлийн үгэнтэй хоолын үг. За тэгвэл хончин хүн малаа тижээнэ гэдэг хэллэгтэй яг адилханаар Бурханы хүмүүсийг тижээнэ гэдэг нь Бурханы хүмүүсийг зааж сургана гэсэн үг гэдэг. Хуучин гэрэн дээр хончин хонио хариулна гэдэг нь тэгвэл Бурханы ард түмнийг зааж сургана гэсэн үг. Тэгвэл дараагийн өгүүлбэр юу гэж вэ? Учир нь тэд хончингүй хонь мэт байваа. Тэр тэдэнд олон зүйлийг зааж ихтэй өгч. За энэ юу гэсэн үг? Хончин хүн хондоо хоол тижээлийг өгдөг шиг энэ нөгөө амлагдсан агуу хончин маань ирээд хончныхаа ажлыг хийж гэнэ гэсэн. Нөгөө ядарсан хоол тижээлгүй болчихсон, туйлдсан хондоо хоол өгч байна. Тижээлийн өгч байна. Нэг ёсондоо зааж ийн, сургаж ийн, тэдний сүн сэтгэлд нь хэрэгтэй зүйлийг нь өгж гэнэ гэсэн. Тэгэхээр яг энэ маань нөгөө хончныхаа ажлыг Есүс хийж байгаа гэж хэлж байна. Есүс энд хүмүүсийн зааж сургана гэдэг бол маш чухал гэдгийг бас биднээс ойлгох хэрэгтэй. Тийм учраас бид нар чуулганд хүмүүсийг заах, сургах, дандаа сургууль болоод идэг, сургаал байдаг. Нэг талаас энэ нь үнэхээр тийм хэрэгцээ байдаг учраас хүмүүс маань нэг талаас хончингүй хонь болчихгүй тулд тижээлгүй, дороочсон, цөхөрсөн, ядарсан, туйлдсан хонь болчихгүй тул бид нар үргэлж тижээл өгөх хэрэгтэй. Үргэлж хоол тижээлийг нь өгж явах хэрэгтэй. Нөгөө талдаа энэ сонирхолтой нь энэ үйл явдал маань цаашаа юугаар үргэлжлэж байгаа гэвэл Есүс зөвхөн тэдний сүнсний хэрэгцээг нь хангаж зогсохгүй бие махбодын хэрэгцээг хангаж байгаа юм сонирхолтой. За тэгээд цааш нь уншъя. Тэр тэдэнд олон зүйлийг зааж эхлэв. Тэгээд орой болсон чинь Есүс за шамнараа та нар энэ олон хүмүүст идэх хоол өг гэж хэлсэн. Тэгээд мэдээж Есүс тэнд байгаа сүүлд нь хэлж байгаа энэ 5,000 хүний ирж энэ зөвхөн ирчүүдийн тоо байгаа.
энэ дээрээс нь нэмэгдээд эмэгтэйчүүд хүүхдүүд орж иж байгаа. Тэгэх юм бол за бараг дор хаяж 10,000, за 10-аас ч илүү мянган хүнийг та нар хооллоо гэж хэлж байгаа нь Иесус тэр хүмүүсийг чадна гэж итгээд хэлж гэнэ үү? Эсвэл юу зааж байгаа бол? Энэ бас бид нар бодох хэрэгтэй. Тэгтэн Иесусийн дагалдагч нар болохоор бид нар эдний чинь яаж хоол би баах юм бэ? Энэ хүмүүсийг бүр оройтойгоо дээр нь тараагаад тэр ойр оршин тосгонуудаас хоолоо өөртөө олж идэг. Тэгээд өөртөө одоо хоолоо болгоо гэж хэлж байгаа. Тэгээ бүр 200 динараар эдгээр талхавчилж өгөх юм уу гэж. За 200 динар гэдэг нь болохоор юу ямар хэмжээвээс ихлээр 1 динар нь 1 өдрийн ажлын хөлс. Тэгэхээр 200 ажлын хөлс нэгэсэндээ нэг хүний жилийн олох орлогынх нь 200 өдрийн хөлсөөр энэ хүмүүсийг цадгах юм авч чадах юм уу гэсэн санаа явж байгаа. Тэгтэн Иесус та нар харин тэднэрт үг гэснийхаа дагуу та нарт тэгвэл одоо хэдэн талах байна вэ гэж асуусан. Яваад үз гэсэн. Тэгсэн чинь Иесусийн дагалдагч нар байгаа юмаа шалгасан чинь 5 тал 2 загсал байсан. Тэгээд Иесус тэднийг хэсэг хэсгээр нь ногоон зүлгэн дээр суулгаад тэд нар тэгээд 100-аараа 50-аараа хэсэг болж суусан байна. За Иесус тэгээд 5 талах 2 загсыг аваад тэнгэр өд ширтэн өрөөгөөд тэгээд талхыг хуваагаад хүмүүст өгүүлэхээр шавнартай өгсөн байна. За энэ зураглал юу вэ? Талхыг аваад, дарсыг аваад, эзэн талархаад, хуваагаад тэгээд тарааж байгаа. За энэ бол эзний өөрийн сүүл зааж өгсөн эзний зоогтой төстэй байна. Гэхдээ энэ бол яг эзний зоогтой яг адилхан гэж хэлж болохгүй. Яг тэр нэг өөр утгатай. Гэхдээ ямар ч байсан Иесус шавнарынхаа авчирсан 5 тал 2 загсыг аваад байгаа юмыг эзэн талархаад урилгаж өргөсөн байна. Тэгээд тэр 5 тал 2 загсыг шавнараараа дамжуулан тараасан. Тэгэхэд гайхамшиг юу болсон бэ гэхээр тэд бүгд идэж тэгээ бүр цадсан байдаг гэж. Тэгээд цадаа зогсохгүй үлдсэн хоолны үлдгэлүүдийг нь суглуулсан чинь 12 сагс дүүрвэ гэж. Тэгээд тэнд талх идсэн ирчүүд зөвхөн ирчүүдийн хэлж байгаа. Талх идсэн хүмүүс гээгүү ирчүүд нь 5,000 байсан юм аа гэж. За энэ бол үнэхээр зүгээр л гайхамшиг. Энэ бол хүний ухаанаар тайлбарлах арга байхгүй. Хүний ухаанаар ийм юм болчихсон, тийм юм болчихсон гэж хэлхийн тайлбарлах арга ерөөсөө байхгүй. Энэ бол 5 тал 2 загсыг олшруулаад олон болгоод үржүүлээд нэмээд 5,000 нэмэх нь эмэгтэйчүүд хүүхдүүдийг хооллож байгаа. Тэгээд үлдсэн сүлд нь бүр 12 сагс дүүрэн хоол үлдэж байгаа. Тэгээд энэ бол ерөөсөө зүгээр цэвэр гайхамшиг. Бурхан түүхэндээ ард түмнээ хоолоор гайхамшигтайгаар хангаж ийсэн үйл явдал болж ийсэн үү? Болж ийсэн тий. Бурхан Израильчуудыг сүлд 40 жил манаар хоолж ийсэн. 40 жил өглөө болгон 40 жилийг 365 хоногор үржүүлээ. За тэгэхээр эдөө 13,000 өдөр өглөө болгон бурхан тэдэд хэрэгтэй хоолыг нь мана гэдэг сонирхолтой хоолоор өгж ийсэн. Бас өөр бурханы элч нар, иш үзүүлэгч нар бурханы ард түмнийг хоолж ийсэн жишээнүүд бий. Элия атгахын гурил самны яврал байгаа жижигхэн тосоор бэлэвсэн эмэгтэй гэр бүлийг олон хоногийн турш хоолж исэн. Тэр хоолж явахдаа тэрэн дундаас өөрөө ч бас хүртэж байсан. Тэгвэл эднэртэй харьцуулах юм бол энэ бол анхны тохиол биш байсан гэсэн. Бурхан хийдэг юм аа хийсэн. Бурхан чаддаг юм аа харуулсан. Бурхан хийдэг гайхамшиг харуулсан. Тэгэхээр энэ бол анх удаа ингээд сони юм болж байгаа юм шиг бол биш. Бурхан түүхэндээ урд нь аль түмнээ хангадаг байсан, хайрладаг байсан гайхамшиг хийж ирсэн. За тэгээд Бурхан үнэхээр энэ бол ерөөсөө цэвэр гайхамшиг гэж би төрүүлсэн. Яагаад вэ гэхээр энэ бол бүгдээрээ цадсан байгаа.
Бүр тэр жоохон хоолыг хуваагаад олшруулаад тэгэхэд цадсныхан дараа 12 сакс дүүрэн хоолыг үлдгэлүүлсэн. Тэгээд 5,000 хүн байсан. Энэ бол ерөөсөө Бурхны гайхамшиг. Тэгээ энэ дээр нэг зүйлийг дашинд нь хэлэхэд нэлээд олон тоонууд гарч байгаа. За 5, 2, 12, 5,000 гэдэг. Тэгээд зарим хүмүүс энэ тоонуудад жоох ачаалбал өгдөг. 5 загс нь хуучин гэрээний эхний 5 Пентатeuх номын 5-ыг хэлж байгаа. 12 гэдэг чинь 12 дагалт хичээл хэлж байгаа. 2 гэдэг чинь тийм энэ тэгээд тайлбаруудыг энд ямар нэгэн ид шидийн бэлэг тэмнгийн тайлбар хаах шаардлага байна. Энд зүгээр л биднэрт баримтыг л хэлж байгаа. Зүгээр л нэг олон хүнийг хоолсон гэд хэлээд өнгөрцөн байсан бол тийм ээ гэж сонсох. Харин 5,000 хүн байсан. Тэгээ бүр хоолны хөндлөлт нь бүр 12 сакс дүүрэн байсан юм аа. Тэгээ бүр тэр баг гэж байгаа хоол нь 5 загсал 2 талхад 5 загсал байсан юм аа гэж хэлэх хоёр өөр. Энэ нь зүгээр биднэрт баримт өгч байгаа. Тэрнээс биш энэ тоонуудыг та нар ингэж ухаад ийм ичдийн бэлэг тэмдэг гаргаж ирээд ийм утга юм өгөөд ингээд бити ингээд одоо ичдийн болгоороо гэдэг хэлж байгаа. Тэр сайн биднэрт баримтыг хэлж байгаа. Ийм баг зүйлийг ийм олон хүнийг хоолох гайхамшиг Есүс хийсэн юм шүү гэдгийг л хэлэхэд тул биднэрт фактуудыг баримтыг өгч байгаа. Тийм учраас энэ бид нар энэ тоонуудад айхтар ач холбогдол өгөөл ичдийн болгоод тэр чааш нь ингээд ухад өнхөд сонин юм гаргаж ирэх хэрэггүй. За тэгвэл эндээс бидний сурах зүйл юу юм бэ? Энэ үйл явдал нь гайхамшигтай үйл явдал Бурхны хийж байгаа. Энэ ерөөсөө хүний ухаанаар тайлбарлаж чадахгүй, хүний хүч чадлаас хэтэрсэн хальсан зүйлийг Есүс хийж байгаа. Есүс өнөөдөр ч гэсэн бидний амьдралд хүний ухаанаар тайлбарлаж чадахгүй хүрхгүй дээ гэж бодож исэн юм маань хүргэжсэн амьдралын гэрчлэл туршлага хүмүүст байж байгаа. Би энэ жоох юм яаж хүргэндээ энэ сарыг яаж би хоолтой залгаж дуусгандаа гэж бодож исэн хүмүүс байгаа. Гэтэл яаж хийж байгаа Бурхан гайхамшигаараа хангаад жоохныг нь хүргээд дутуугийн дүүргээд хүмүүсээр дамжуулж хангаж өрөөгöd ивэгээд хүргэжсэн гэрчлэл бидний дундаас зөндөл гарах байх. Тийм учраас үнэхээр энэ бол Бурхан бидний дунд ажилласаар байгаа, Бурханы бидний дунд хангасаар байдаг гэдгийг маань бидэнд хэлж байгаа. Тэгээд эндээс бидний сурах зүйл юу вэ гэвэл хамгийн түрүүнд бид нар байгаа зүйлээ Есүс дээр авчир. Байгаа зүйлээ та Есүс дээр аваад. Танд байгаа зүйл нь их үеж болон бага үеж болно. Харин танд юу байна? Тэрийг Есүс дээр авчир. Харин тэгээд чин сэтгэлээсээ бид нар байгаа зүйлээ эзэнд өргөхөд эзэн тэр байгаагийн чинь хангалттай, бүр хангалтайгаас нь бүр халиулчих юм аа. Бүр урсгаад цатгаад бүр илүү болгох юм аа. Тийм чадaltaй эзэн. Яаж тэгдгийг бид нар мэдэхгүй. Тэрийг бид нар бараг мэдэх хэрэггүй, зүгээр л итгээл эзэн ямар нэгэн аргаар ямар нэгэн байдлаар болгочтیں۔ Гэдэгт бид нар итгэх хэрэгтэй. Гэхдээ энэ бол зүгээр нэг харахгүй итгэл биш. Энэ зүгээр нэг ид шидэнд итгээд байгаа биш. Яагаад гэвэл бидний итгэдэг эзэн өөрөө чадaltaй учраас, эзэн өөрөө хүний хүч чадлаас хайсан зүйлийг хийж чаддаг учраас, тэр эзний хүчинд нь би итгээд байгаа учраас итгэнэ гэж хэлж байгаа. Тэрнээс биш би хүчгүй мөртлөө юу ч хийж чадахгүй байгаа нэг үйл явдал би итгэхгээгүй. Ямар нэгэн объектэнд би итгэхгээгүй, ямар нэгэн мөнгөнд би итгэхгээгүй, ямар нэгэн хоол хүнсэнд намайг ивэнэ ерөөнө гэж би итгэхгээгүй, харин эзэнд итгэх гээд байгаа. Тэр эзэн маань амьд эзэн, өөрөө чаддаг, их мэдэлтэй, гайхамшиг хийж чаддаг тэр эзэнд итгэж байгаа юм байна. За тэгээд дагалдагчид маань өөрсдөө байсан 5 тал 2 загсаа авчираад өгсөн. Тэгэхдээ эзэн тэдний бие махбодын хэрэгцээг хангаж өгсөн байна. Тэгээ энэ үйл явдал нэг удаач бас болоогүй. Сүүлд нь 8 дугаар бүлэгдээ Есүс 4,000 хүнийг дахиад хоолсон тухай гарч байгаа. Энэ бол Есүсийн хийсэн олон гайхамшигуудын зөвхөн нэг нь байна. Тэгээ хэрвээ бид нэр эндээс сурах зүйл маань гэвэл байгаа зүйлээ бид нэр эзэнд чин сэтгэлээсээ авчираад өгөхөд эзэн бидний чадахгүй зүйлийг цааш нь хийж өгд юм аа гэдгийг бидэндээс харж байгаа. За тэгээ бүгдээрээ Бурхандаа залбирцгаая. Үнэхээр бидний эзэн бол хангагч эзэн, бидний агуу хончин. Есүс бол хончин. Есүс бол бидний агуу хончин. Яг тэр зургийг биелүүлэхийн тулд Есүс
тэр нуурын ирэг дээр байсан хүмүүсийг хараад хончингүй хонинсрог шиг тэр хүмүүсийг хараад өрөвдөөд тэднээс заасан хоол тэжээлийг нь өгсөн шиг тэгээд тэдний сүнслэг хэрэгцээг хангаж зогсохгүй бие махбодынх нь хоол хүнсний хэрэгцээг хүртэл хангаж чаддаг гэдгийг харуулсан. Тэгвэл эзэн бас бидний өнөөдрийн хэрэгцээг маань бидний итгэл сүнсний хэрэгцээг маань хангана. Бидний бас материалын хэрэгцээгч хангаж чадна. Амен. Амен. Бүгдээрээ босоод хамтдаа залбирая. Эзэндээ даатгацгаая. Өөрсдөө хэрэгцээг эзэндээ өргөе.